гахааны аманд алим зуулгаад оруулж байна. Байдаг шүү. Байд юм уу? Гэтэ манайх арай содон. Энэ байна. За тэгээ өөр шинж дээр яах вэ? Яамаар байна? Нэг санаа оноо юу вэ? Нөгөө тасгийн нарийн бичиг ирэх юм болоо. Ирнэ тэр угаас ингээ байгууллагын шинж дэмж ирнэ шүү дээ. Шинжлэдээ ингээ огтод даргаа. Тэгэхээр санаа оноогоо шинж дээр яах вэ хэдүүлээ? Уучлаарай. Орчлоо. Нэг чи хоцрон шүү дээ угаасаа. Гүүсэг шав. За ороор. За. Яа, турал та. Залуу хүн бож үгчээсэн бүтүүс та. Ой, арка. Ой. Чи нөгөө талаараа тойроо суучихдаг уу? Саргаатай. Өө, тэгээ буцаагаа гаргах юм аа гэж. Тойроо суучих. За урдлъя. За тэгэхээр одоо ингэ Ядаж ингээд манай багийн хамт олноос гэдэг нэг сюрприз ирээд яаж нэг өвлийн өгнийг манайх харуулъя гэдэг. Төвгөн байсан байна. за Энд угаасаа жинтэй хүн хэрэгтэй шүү дээ. Өвлийн. Энэ үг чи бараг л эргэтэй гэж харна энийг. За бодё юу яа. Нөгөө багаас өвлийн өгнийг гаргаад манайхаас цасан өгнийг гаргач. Бэст. Ой, нэг үл ингээ ширээ болгон дэр нэг юм бэлэг гэдэг нь хоол ч юм уу, жимс нэг бол юм те. Тэр дэхтээ ерөөсөө шинж ирүүд дээр харагдаж байгаагүй тийм хоол. За. Гахааны аманд алим зуулгаад оруулж байдаг шүү. байд юм уу? Гэтэ манайх арай содон. Энэ байна. Энийг нь үзэлтэй юм дээр төрж байгаа юм байна. Хариултаа зүшиг бүшиг тавь. Та болоо штэ нэг битээ тэгээд л. Энэ өөр юу их юм бэ? Энэ угаасаа шинэ жилд орж яах юм? Балааж таарах балааж байхгүй. Тавирын хувцас өмсөн шүү ариука заа. Гүнээс дээр балааж өмсөн шүү. Балааж өмсгөөч. Ахлаа наа чи боосон гам шиг харагдаж шүү. За ингээ ерөөсөө юу яа. Нөө урлагийн багц ингээ чаддаг хүмүүсийг авчираад тэгээд те хөдлүүлээл, бүжиглүүлээл тэр бүгийн. За Киноны хэсгээс явна. Гонч ш наач гоё шүү. За. Нөө бүдүүн хэсгээ кино байдаг шүү дээ. Тэрний дуутай хэсгийг энд дуулна. За. Яах вэ? Зүгээр нэг бол ингээ чаддаг хүмүүсийг авчирчээ. Санаа оноо юу вэ? Ха. Нөгөө дээдийн багцыг авчил да. Тэр чинь нөгөө нэг шинэ жилийн багцанд хөтлөгч, дуучин, бүжиг дотроо бүх юмтай юм бил ч амьд хөгжим энэ төргээд. Тийм. Тэгээд үний хувьд ч гэсэн айгүй боломжийн байсан баха. За. За чи тэгвэл наа ижлээ хариуцаад авчираа заяа. Тэгээ хүмүүс рүү холбогчоороо за. За одоо ингээ юу? Юу хоол унд мундаа идээд тэгээ кофе цайгаа уучаад тэгээ бөөндө буцаад ажилд орё заяа. Хөөе арка. Чи битээ хоол идээрээ зөө энийг удаачихсан. Тийм шүү дээ. Чинийхийг би идий. За. Та дандаа энэ нэг юм өмөрж байгаа явдаг бас шиг юм. Чи яагаад хоцроод идэв юм? Намайг уучлаарай. За одоо шинэ жил боллоо жоохон чим ингээ бариул яа тийм. Тэгэл энэ дэм амны бай болол. Би нэг ярмааргүй наа. За одоо ярихад эвгүй бол юу ажил тарсны дараа үлдчихэрэй заяа. Энийг явсны дараа ярих. За ажиллая. За бай. За тэгээ. За баяртай. Юу? Надтай юу ярих гэсэн юм бол? Ой би нэг юу удахгүй манай байгууллагын шинэ жил болох ч шүү дээ. Тэгээ харин чамаг ямар плаж өмсөх юм бол гээл. За уучлаарай би яг тэнийг юм асуучлаа. Энэ нөгөө миний хүнд сэтэв болохоор би жоох ярих дургүй байхгүй. Тийм уучлаарай. Ой юу тэгтээ хүн сэтэв бид тийм биз дээ. Энд чинь нөгөө тарган байж байгаа турсан хүмүүс зөндөл өгдөг биз дээ. Ингээл ичээгээл турсан тийм бичлэгүүд яваалдаг биз дээ.
Би олон тураах бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөн хийгээд зөндөө хичээсэн. Өвчнөөс олсон болохоор яаж ч жисэн турдгүй мүү? Бас тийм байт юм уу те. За би ч одоо яваа мэдвэхтэй хүмүүс ч гэсэн ер нь мэдэхгүй шүү дээ. Чи яагаад ингэ дандаа хоцроод үг нь Групп чатанд байдаг юм. Гэхдээ би юм бичээд тах чиний ерөөсөө Facebook харагдаж байгааг шүү дээ хариулж. Аргагүй ах уу? Би профайл зураггүй юм чи. зураг яагаад зургийг? Нэг удаа зураг гаргаад зураг хийсэн чинь хүмүүст доромжлоо, танихгүй хүмүүс ч гэсэн зургийг минь шеэр хийгээд амар доромжлоод ирсэн болохоор зүгээр өөртөө готраад устгацсан. Хин чамайг доромжлоод байгаа юм. Гү чамайг яалаа гэж доромжлоо. Чиний эцэг их голог байхад тэд нар холно гэж юу байсан юм? Ва хаанаас ч харсан юм хөөрхөн юм окныг хин ингэ доромжлоод байгаа юм. Хамаагүй хийлдэ чи хөөрхөө ахгүй шүү дээ. Ямар амаатай юм бэ? Зургийг хийх хэрэгтэй шүү дээ. Юу юм? За одоо нэгэнд хоёулах нь үлдсэн юм чинь. Юлта ер нь бол чи надад яг таалагддаг л да. Намайг юу гэж боддог вэ? Яна би юу? Нэр яриад юм. Яг тэгэл надад таалагддаг. Тэгэл тэрийг бас өнөөдөр хийлүүл зүгээр юм болов уу шүү дээ. Тэгэл би бас чамайг харахаар өмөр санагдаал. Чамтай ингээ ярьж сумар санагдаал мэдгүй ягаад ч юм санаас тэгээд ит. Юу тарган болохоор уу? Юу гэж чи хөөрхөө ахгүй шүү дээ. Уу яг тэ энэнгээрээ чамайг тэгэл надтай үерхүүл гээл асуугаал байгаа юм л та тийм. Хүн ч гэсэн надад өмнө гэж үзээгүй болохоор жоохон сандирт юм байна. Ойрон би ч гэсэн бас өмнө бас хүнд ингэж хэлж үзээг болохоор. Гэхдээ яг заавал одоо хариуг нь хэлэх гээ яг тэ зүгээр үйлдэлээрээ л үзүүлчих юм. Одоо би нэнтэй анангууд чи намайг үнсүүл зөвшөөрсөн ч юм уу те. За мэдхгүй би яг нэг киноны нэг юм хэсэг харж байна. За мэдгүй чи өөрөө мэдсэн. За Чиний да үгүй шиг би ч бас хүнд дууралнаа. Мөнгө өгөх шүү. Мөнгө өгөх шүү. Би да зүгтэй. Эрэг үеийн 13, 14 дугаар зүйл зааснаа. Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Хүний нэр төрд халдсан бодол мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан энэ тохиолдолд 450 мянган төгрөгнөөс сая 300 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр торгох эсвэл 1 сараас 3 сар хүртэлх хугацаанд нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэл тус заасан байдаг.